Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах хоёр талын хилцээр үргэлжилж байна. За тэгвэл үүнтэй зэрэгцээд оюу толгойн гэрээг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх үр бүхий хянан шалгах төр хорооны сонсгол эх 7 хоногт болно. Энэ сонсгол нийгэмд хүлээлт үүсгэсэн хамгийн чухал ач холбогдолтой үйл явдлаар нэрлэгдэж байгаа юм. Учир нь энэ сонсголоор иргэд олон нийт оюу толгойн гэрээний асуудлаар бүрэн дүүрэн мэдээлэл авч цаашлаад засгийн газраас гэрээг ард түмэнд ашигтай байдлаар шинжлэх хэсгэд бодиттой үнэлэлт дүгнэлт өгөх боломж нэмэгдэх юм. Оюу толгойн хянан шалгах төр хорооны сонсголд нийт 300 хүнийг гэрчээр дуудсан бөгөөд үүнд Монгол улсын үе үеийн 3 ерөнхийлөгч, 7 ерөнхий сайд, 25 засгийн газрын гишүүд, 39 улс их хурлын гишүүн болон ерөнхийлөгчийн хамгийн газар, гадаад харилцааны яам, ашигт малтмал газрын ёсны газар, салбар яам, сангийн яам зэрэг олон албан байгууллагууд дуудагдаад байна. Энэ оюу толгойн анхны хөрөнгө оруулалт 2 орчим Америк тэрбум доллараар нэмэгдсэн. Нэг анхны хийн гэснээс энэ яга хэтэрч вэ? Энэний хэтрэлтийг шалгая гэд ажлын хэсэг гарсан. Би бас манай 3 сайд ирэх байх гэж бодож байна. Тэгээ ер нь ингээ хэдүүлээ тал талаас цуглаад энийг нэг олон нийтийн өмнө ийм юмнууд нь зөв болсон. Энэ буруу болсон. Одоо тэгээд ингэ засах хэрэгтэй. Мөн одоогийн засгийн газарт өндөр албах ашиж байгаа сайд нарч дуудагдсан. Тухайлбал засгийн газрын хэрэглэх газрын дарга Бямцгтын зүгээс сонсголт оролцохоос айгаад байх зүйл байхгүй гэж мэдэгдлээ. Оюу толгойн сонсгол дээр яг одоо яригдах зүйл нь яригднэс. Оюу толгойн төр хорооны хийж байгаа сонсголтоо сонсголгүй Монгол улсын засгийн газар оюу толгойн төслийг одоо сайжруулах, Монголын ард түмэнд өргөөжтэй болгох, анх хөрөнгө оруулалтын гэрээ хийж байсан үеийн 53% өгөөжийг Монголын ард түмэнд авах тал дээр ажиллаж байгаа, үр дүн гаргана. 18 жилийн турш Монголын улс төрийн гол сэдэв болж ирсэн оюу толгойн гэрээг шинжлэх болоод ард түмэнд бүрэн дүр мэдээлэл өгөх чухал үйл явдал эх 7 хоногт инхүү товлогдсон. За монголчууд оюу толгойн ордын 50%-аас дээш хувийн үр өгөөжийг хүртнэ хэмээн итгэж найдаж байсан бол өнөөдөр ердөө 25% л үр ашгийг хүртэж байна гэх судалгааг албаныхан танилцуулсан юм а.